Аливаа улс орон газрын менежментийн уур амьсгал эрхэлж байгаа аж ахуй газар нутгийн онцлогтой тааруулан зохион байгуулдаг. Үгүй бол газрыг зүй зохистойгоор ашиглаж чадахгүй хүрдэг. Манай улсын хувьд нийт газар нутгийн 70%-ийг бэлчээрийн аж ахуйд ашиглаж байна. Харин хот төлөвлөлт буруу хийснээс болж нийслэл Улаанбаатар хотод дахин төлөвлөлт хийж байгаа юм. Газрын менежмент хүн амын нэвтрүүлгийг хүндлэн зохицуулагддаг. Бэлчээр ашигладаг тэгтэл одоо тэр малчтал нөгөө одоо уламжлалт арга ажиллагаа алдчихсан одоо малын тоо даацсан хитэрч гисэн юм байдалтай явж байна л да. Тэгэхээр зэрэг одоо уул уурхай нэгэн зэрэгэлтэр ч гэсэн одоо ингээл харахад тэгтэл зөвөр ер нь нэг зүйлийг хэлэхэд нийт газар нутгийн бол 70% нь бол одоо бэлчээрийн газар байдаг да ер нь газар нутгийн. Тэгэхээр энэ 70% дээр л бид нэлээд анхаарч ажиллах шаардлагатай байна. Зүгээр одоо ашигт малтмалын гэдэг юм одоо энэ тэр албан ёсны тоо баримтаас харахад бол 8% нь л одоо ашигт малтмалын лицензтэй байна шүү дээ газар нутгийн чинь. Тэгэхээр зэрэг 70% 8% гэдэг ингээ харьцуулахад бол харьцангуй тоо гарч ирж байна. Зүгээр ер нь нийт газар нутгийн бол одоо нэг 96% орчим хувь нь бол одоо хүдээжхэн газар байдаг. Газрын менежмент гэдэг нь газрын нөөц баялагийг хуваарлан зохицуулалт, захиран зарцуулах, ашиглах, хадгалах, хамгаалах, үр шимийг нь авах, хүртлэх, харилцааны зохицуулах үйл ажиллагаа юм. Одоогоор дэлхийн нийтэд хүлээн зөвшөөрсөн газрын менежментийн хэв загвар хараахан байхгүй байна. Харин манай улстай хил залгаа бүгд найрамдах Хятад ард улсын өвөр Монголын өөртөө засах орны газрын менежментийг сонирхвол Өвөр Монгол маань яг 1980-аад он 70-аад онд бол яг одоо манай Монгол шиг одоо юу гэх юм яг Монгол улс шиг нүүдэлчин хүмүүс байсан. Тэгээд яг нүүдлийн хөдөө аж ахуйгаараа малаа өсгөөд үржүүлээд явдаг байсан бол яг энэ яг улс даяархын бодлогын өөрчлөлтөөс хамаарат бас нэг 2000 сүүлийн 1990-ад оноос хойш бол нүүхийг нь болиулж байгаа мэн л да хамаагүй ишээ тийшээ нүүхийг нь болиулаад тэгээд нэг газраа суурьшуулуулаад тэгээд тэр суурьсан газарт нь яг улирал үлээрт нь хамааруулж бэлчээрийг олгож өгдөг болсон юм байна. Зүүн Азийн орнуудын хувьд цаг агаарын чиглэг байдал байгалийн гамшиг тооцоолон үзэж судалгааны эрдэмтдтэй хамтран газрын менежментэд төлөвлөдөг байна. Тиймээс манай улсын хувьд газар усаа дахин шүтэх ёс, нүүдлийн аж ахуй, цаг агаарын эрсдэс байдлыг үндэслэн менежментэд боловсруулах шаардлагатай. Одоогийн байдлаар Монгол улс газар нутгийнхаа 30%-ийг зүй зохистойгоор ашиглаж байна.